та хэдэн тодруулах зүйл байна. За өмч хөвчлөлт их болгоомжтой хандж байгаа юм. Учир юу гэхээр энэ 92-оос 2000 онд хийсэн өмч хөвчлөл ерөнхийдөө бүгд л монголчууд хуудуутай болсон гэсэн ойлголттой болсон. Тухайн үеийн одоо эрх мэдэлтэй мэдээлэлтэй дарга нар энийг одоо яг ерөнхийдөө хөвчлээд авсан юм л дүр зурагтай байдаг шүү дээ. За тэгээд тэр компанид ажиллаж байсан тэр төрийн өмчт ажиллаж байсан бүх ажилчийн албан агчдын бүгдийг ер нь гудамд гаргасан. Яг дампуур л болсон шүү дээ. Маш олон одоо энэ төрийн өмчт компаниуд ингээд хөвж шилжсэн. Сая ярьж байгаа мэдээлэлээр үл энэ ажилчийн албан агчдыг аваад үлднээ сомгохдохгүй л гэж. Энэ үл ер нь маш бэрхшээлтэй шүү. Яг л ерөнхийдөө авсан компанид хувь эзэмшиж байгаа компани менежмент хийгээл үр ашгийг нэмэгдүүлэн тэгэл нэг бах ухаалаг юм яриад хавчиж гадуурхсаар байгаа энэ ажилчийн албан агчдын цомготхоод бүр байц суух газаргүй болгоод тэгээд өргөдлийн нүгүүлээд бүгдийг гаргадаг шин. Энэ стратегийн суурьшин төрийн өмчт компани гэдэг энэ цахилгаан дулаан эрчим хүчтэй холбоотой компаниуд байна. 51 хүртэл төрд байна гэж байгаа юм. Эрдэнэтээр бид бүхэн бас мэдж л байгаа 49 51 гэдээ худалдаад авцсан. Хоёр тал болцсон. 49-ийн 51-ийн гээл дотроо бөө маргаантай байдаг. Тендер худалдаа болтонд бүгд хэрүүлтэй маргаантай ийм юм дуулддаг байсан шүү дээ. Энэ бол давтагдах магадлал нэгдүгээр өндөртэй. Хоёрдугаар удаа өмч хөвчлөл хийгдээд өрг өж өгсөн хамгийн сайн жишээг нэг хэлээд гэж. 2015 онд хөвчлөгдсөн цэм жохоо хөтлийн хөлөө энэ үйлдвэр буруу өмч хөвчл хийгдсэн байна гэд 2022 онд буцаагдсан. 1.3 тэрбум төгрөгөөр хөвчилсөн юм бил. Эргээд авсан чинь 800 тэрбум төгрөгийн өртөө. Бүх шатны шүүхийн маргаантай байгаа. Энэ одоо хөвчлөгдөнө гэдээ ороод ирсэн. Энэ одоо энэ шүүхийн маргаан дуусаагүй дахиад энэ процесс рүү шилжиж болох юм. Өмчгөө төр хөчгөө гэж нэг л өдөр энэ стратегийн холбогдлолтой төрийн өмчт компаниудыг хөвчлөдөг. Үнэ нэмлээ, ажил хаялаа гээд каранта хаагад бид нар яаж чадахгүй штэ. Царай алдаал, аманд нь огтол үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр энэ дээрээ одоо бас яг хамгаалт хийж чадж байгаа мөн орж ирж байгаа хуулиуд дээр. Тэгээд энэ төрийн өмчт компаниудыг хөвчлээд хэдийн хэмжээний одоо яг төгрөг төвлөрч юунд зарцуулагдах юм. Энэ дээр хариултаа байна. Нэмж тодруулга байна. За Бямцог сайд хариулна. За алтан шгаа гишүүнээс болгоомжлж байгаа зөвөө. Тэгэл өмнө нэг алдаа гарчаар тэр алдаа маань үнэхээр одоо хар тол болж цаашдаа ийм одоо дахиад ийм эрсдэл үүсгэх гэж одоо иргэд болгоомжилдог, эсэргүүцдэг, дургуутдаг шалтгаан болсон. Тийм болохоор л бас энэ алдааг бид нэр давтахгүй байх хэвээр. Тийм болохоор үндсэндээ 2000 оноос хойш үндсэндээ өвчмж хөвчлөл бол нэг тийм сайн яваагүй. Ялангуяа одоо 20 оноос хойш нэлээд олигтой бас үр дүн гарахгүй байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор нэг талдаа бол ингээд төрийн данхаагаад байна, төрийн өмч компаниуд томроод байна, үр ашиггүй байна. Дарга их хурлын гишүүдийн цүнх баригчнаар очиж томилогдоод байна. Хувийн хвшлийн одоо орон зайг булааж аваад байна гэдэг шүүмжил байгаад идэх нэг талдаа төр данхаар байна шүү дээ. Төрийн өмч компаниуд хитгэхий том байна шүү дээ, үр ашиггүй шүү дээ. Энийг л бид нэр тийм үү олон нийт нээлттэй болгоё, олон нийтийн тэн дондоо хувийн хвшил иргэдийн оролцоотой болгоё. Оролцоотой болох тусмаа тэр өмчийн эзэн болж байгаа хүн чинь илүү хяналттай тавина, илүү үр ашигтай байлгаж хөрөнгийн өгөөжийг хүртхийг бодно. Ийм боломжийг бий болгоод эхлэхээр төрийн өмчт компаниуд дээр байж байгаа хулгаанууд тасарнаа, шахаанууд алга болноо. Элдв одоо дарга нарын цүнх баригч нар очихоо болно гэдэг үүднээс одоо манай их хурлын гишүүд сахвал бүгд ярьдаг. Ерөөсөө энэ хитрхи төрийн өмч компаниуд чинь арай л дэндүү байж төр ашиггүй байж өрлөгөн байж та гэд. Энийг нэг зохицуулах нэг шийдэл бол энэ гэж. Тэгэхээр үүнтэй холбоотой энэ удаа бас нэг амжилттай болчих болов гэж нэг бодож байгаа бодол бол бид нар нийтийн өмчийн тухай хуулийг их хурл 25 оны 1 сард өргөн барьсан. Төрийн өмч компаниудын засаглал ил тод байдал үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийг бид нар 25 оны 5 сард их засгийн өргөн барьсан. Энэ хоёр хуулийг сая их хурлын дарга хэлж байна. Одоо номын чимэг гишүүн, сайн зэрэг гишүүн, үүрийн твай гишүүд ахалж байгаа гэж хурдан энэ хаврын чуулганы батлаад энэ хуулийн дээр таны болгоомжилж байгаа бүх болгоомжлол тийм компанийн засаглалтай холбоотой
зардал орлоготой холбоотой, хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гэдэг бүхий л зүйлүүд бүгд орцсон байгаа. Энэ бүх зохицуулалтууд удирдлага зохион байгуулалттай холбоотой. Энэ бүгдийг энэ тусгасан учраас энэ дээр одоо таны ярьж байгаа 49-50-ийн хоорондын зөрчил 34% эзэмшиж байгаа жижиг хувьцаа эзэмшигчдээр одоо хэрхэн яаж хамгаалах уу, хангах уу, энэ бүх асуудлууд орж байгаа. Тийм болохоор энэ дээр бол энэ хуулиар батлагдаад араас нь энэ асуудал явах учраас энэ гурав маань хамтдаа явчихаар илүү одоо үр дүнтэй, үр өгөөжтэй, илүү өмнөх алдаанаас сургамж аваад алдаад автагдахгүй нээлттэй ил тод явах боломж бүрднэ л гэж харж байгаа. За сайн жишээний талаар манайхан бас ярих хэрэгтэй баг. Хөтлийн цемжийнхаа үйлдвэр бол муу жишээ. Хэрвээ энэ өмч хөвшлтээр одоо өмнөхтэй адилхан муу алдаа гарах юм бол хариуцлага тооцох, олон нийт тийм үү мэдэх, эргээд тийм үү хариуцлага тооцох бололцоо нь бол өмнөх цаг үеийг ирээд он бол хаалттай мэдээл багтааг далимдуулж юм хийдэг байсан л одоо тийм цаг үе өнгөрсөн. Тийм болохоор тийм алдаад автагдахгүй баха. За энэ ажил бол мэдээж үе үеийн засгийн газрын бас хийж гүйцэтгсэн үүргүүдийн одоо нэгдэл. За оюун эрдэнэ засгийн газрын үед энэ төрийн өмчт компани бүтээн засаглал элдод байдлыг сайжруулах хууль. Тухайн үед би хэрэг эрхлэлийн сайд байхдаа энэ ажлын хэсгийг ахалж манай энэ зэнгэл дарга бид одоо хамтран боловсруулсан. За зандан шидар дарга шинэ засгийн газар байгуулагдаад нийтийн өмчийн хуулийг өргөн мэдүүлсэн. Тэгэхээр нийтийн өмчийн хууль, төрийн өмчт компани хууль бол оюун эрдэнэ засаг буюу хамтарсан засаг ажиллаж байхад боловсруулсан хууль. Тэгэхээр энэ бол аль намын төлөөлөл энэ одоо хуулинд оролцсон гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш одоо олон санааг шингээсэн хууль учраас ямар нэгэн улс төрчлөлтгүйгээр батлагдах бүрэн болцоотой хууль. Тэгэхээр одоо хурдан хугацаанд бид нар батлах хэрэгтэй. Ингээд одоо бямцх даргаыг ажил хийх нөхцөлийг одоо бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгээ араас нь одоо их хурлын гишүүд шаардлага тавиад явах болцоо бүрднэ. Гисэн хэдийч бас засгийн газар хурдан хугацаанд хууль батлагдаагүй ч энэ үндсэн чиглэлийг оруулаад ирж байгаа нь бол маш сайн хэрэг. Тэгэхээр үүнийг одоо бид нар ажил болгоё. За од сүрэнгийн номин чимэг гişүү. Алтан шагаа гişүү тодруулах юм байна. Алтан шагаа гişүү тодруулъя. За энэ хөтлийн цемжийн хонтол дээр хангалттай мэдээлэл өгсөнгүй. Энэ дээр нэмэлт мэдээлэл тайлбар авъя. За төр хэдий одоо алдагдлаа ч гэсэн алдагдлаа өрөөд ачаагаа үүрж явах юм бодлогын бас энэ юмнууд байгаа шүү гэдгийг бас анхааруулan хэлье. Тэр нь зөв бах. За төрийн өмчт компаниуд дээр энэ менежментийг сайжруулах улс төрөөс ангид байх дээр одоо бас бодит ажил байна уу нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ юуг тодруулмаар байна. Яг сонгон шалгуулалт маань одоо яг журмынхаа дагуу явж чадчихэв. Энэ нэгний захиалгаар л яваад байх шиг тэрний үнд томилогдсон гэлээ. Энэ тэрийг зүтгүүлж байгаа тавигдсан гэлээ гэл. Улс төр өрөөнд ийм юм зөндөл дуулж идэх шин. Тэрийг яваад лоббид одоо нэг сонгон шалгуулалт нь ороод тэнцчих гинэ гэл. Зөндөл чихэн дуулж идэх шин. Энд дэр би тайлбар тодруулга авмаар. За хөдлийн зэвэмд хариулах уу? Цэнгэл дарга хариулъя. 4-р микрофон. За тухайн үеийн хөтөл буюу basement компани хөгжлийн банкнаас 61.2 сая Америк долларын зээл аваад өдөө хүртэл төлөөгөө явж ирсэн. За энийг хүү торгуул алдан нийлээд өнөөдөр 450 орчим тэрбум төгрөг төрсөн байж байгаа. Энэ Монгол Улсын хөгжлийн банкны чанаргүй зээлийн 30% бүрдүүлж байгаа. Зөвхөн энэ асуудалтай холбогдуулаад 300-аад орчим тэрбум төгрөгийн эрсдлийн фонд үүсгэсэн явж байгаамаа. За энэ асуудлыг бид засгийн газар дээр яриад ажлын хэсгийн хүрээнд одоо засах рууны асуудал оруулах гэж байна. За тэр нь бол одоо Монгол Улсын хөгжлийн банк хөтлийн цемжийн тодорхой хувьцааг хөгжлийн банк дээр шилжүүлж авах ийм одоо бас хувилбар яригдж байгаа. За мөн бас хууль хэлэлтийн байгууллагууд дээр явж байгаа шүүх маргаанууд байж байгаа. За энэ дээр бол бас итгэл бишийн төлөөлөгчдүүд бол засгийн газрын төлөөлөлд бол ажиллаж байгаа. Ер нь бол манай энэ төрийн өмчт компани бүтээн засаглал элдод байдлыг сайжруулах хуулиар бол төрийн өмчт компаниуд бие дааж ажиллах болцоо хангагдана. Гол нь улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах болцоо хангагдана. Тэрээс төрийн өмчт компани удирдлагууд энд ажиллаж байгаа бүх хүн болохоо үлдсэн юм байхгүй шүү. Алдагдал үйлдвэрлээд байгаа компаниуд байна. Болохгүй байгаа нөхдүүд байна. Гэхдээ энд
урдх ажлаа, оногцсон ажлаа хариуцлагатай хийж байгаа олон хүмүүс байгаа. Тийм учраас цаашдаа энэ компаниудыг биетаж ажиллах болцоогоор нь хангах ёстой. Улс төрчид бид өөрсдөө л энийг ийм байдалд оруулсан байхгүй. Тэгчээ сүүлдээ төрийн өмчт компанид одоо өндөр мэдлэг боловсролтой хүмүүс авч ажилуулах гэхээр одоо энэ компаниуд чинь ажиллахаас айдаг боллоо шүү дээ сүүлдээ. Тэгээ төрч хөнгө боллоо, төрийн өмчт компани ч хөнгө боллоо, шийдвэрч гаргахаа боллоо. Тэгээ улс төрчид өөрөө тал талаас нь ингээд янз бүрээр нь хэлсээр байгаад энэ компаниудад одоо ажиллах хүмүүс байхгүй боллоо. Тэгээ түүнд санаа зовох бид нар шаардлагатай. Тэгээ Алтан шагаа гишүүн дахиад нэмэлт 1 минут тодруулъя. Нөгөө төрийн өмчт компани удирдлагуудыг сонгон шалгуулалт хийж гэнэ шууд томилгоо гэж байгаа юу? Энэ дэр тодруулга болсон. За цэнгэл дарга. Засгийн газрын 84-р тогтоол байгаа. Бид бол засгийн газраас журам гаргасан. За яг төрийн өмчийн боловсролтуудын газрын харьяа компаниудын хувьд бол бид бол төрийн төлөөлөгч гэсэн одоо өмнө зүгээр шууд томилждаг байсан бол төрийн төлөөллүүдийг одоо хэд хэдэн одоо нэр дэвшигч дундаас яг журмаа барьж байгаа сонгон шалгаруулалтаараа бол томилж байгаа. За ер нь цаашдаа ямар бодлого баримталж байгаа гэхээр бол одоо хараат бус гишүүдийн тоог бол нэмэгдүүлж байгаа. Тухайлбал Эрдэнэс 5-7 Эрдэнэс Монгол дээр бол хараат бусын тоог бол нэмж өгсөн. Ер нь цаашдаа бол төлөөлөл зөвлөлийн дараагаар бол хараат бус одоо хүнийг томилох одоо ийм зарчим баримталтай ажиллана. Баярлалаа. За одоо тэр дөрвөн бас муугийн жишээ, сайнны жишээ гэдээ яриад байна шүү дээ. Тэгээ бямцх дарга дөрвөн бас хариулсан. Тэр хөтлийн зэмд нэмэлт тодруулга хийх үү. За дөрөвдүгээр микрофон. За Алтан шагаа гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 2015 оны хөгжилтэй холбоотойгоор бол өнөөдөр эрүүгийн иргэний захиргааны 3 төрлийн хэрэг маргаан болвол мөрдөн байцаалтын болон шүүхийн шатандаа бол явагдаж байгаа. Тэгэхээр эдгээр хэрэг маргааны нөгөө асуудлууд хэрхэн шийдвэрлэх бас тодорхой үр дүнг тухайн үед нь бас танилцуулна. 2022 онд хөгжлөлөөс хууль бус хөгжлийн асуудлаар гэж буцааж авахад бол нийтдээ 342 тэрбум орчим төгрөгийн өртөө шилжиж ирсэн байдаг. Энэ өнөөдрийн манай компани нийт өрийн 92% одоо хүртэл эзэлсээр байгаа ийм зүйл байна. Мөн хөгжлийн банкн дээр бол тодорхой хэмжээний асуудал бол маргаан байгаа. 61 сая доллартай холбоотой энэ асуудал бол ажлын хэсэг бол явж байгаа. За юм байна. Тэр нөгөө хөгжлийн үр дүнгийн тухай бол дүгнэж би ярих нь юугүй. Ер нь бол зөвхөн нөгөө хөгжлийн дараах одоо эрсдлийн хяналт, тайлагналтын асуудал гэдэг бол өөрөө их чухал асуудал. Нөгөөд үүндээ За нэмэлт 1 минут. хөгжлийн дараах тайлагналт, хяналт үүн дээр бол онцгой анхаарлаа хандуулаад явхад бол гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой байхаа гэж бодож байна. За баярлалаа. За хөгжил дээр баримтлахын үндсэн чиглэл дээрээс нь хуулийг бас баталсны дараа энэ шийдвэрийг бас нэг мөр хэрэгжүүлэхгүй бол алдаа гарна. Тийм учраас анхааралтай бас ажиллах хэрэгтэй. За Сүрэнгийн номын